Сайн байцгаана уу? Өдрийн та бүхэнтэйгээ дахиад tea time нэвтрүүлгээр уулзж байгаадаа баяртай байна. За тэгээд амлсан ясаараа та бүхэнтэй өндөр бас нэгэн сонирхолтой хоолыг боёо бас сонирхолтой зочдыг бас танилцуулахар болсон. За ингээд өнөө манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочдоор ад жаргал жүжигчин модель маань ирлээ. Мөн даваа зуул жүжигчин Epic Production үүсгэн байгуулагч хоёр маань ирлээ. За ингээд хоёр эрхэм зочдтойгоо өнөөдөр би та хоёрт ямар хоол хийх вэ гэхээр маш гоё стейкийг одоо тий шарж өгөх болно. За тэгээ стейкэн дээр бид ярилцсан. За мөн дээрээс нь Италийн брускет гэж байдаг. За тэгээ сам орхотоо spicy shrimp брускет бол хийхийг бол бэлдсэн байгаа. За тэгээд өдрийн минь та. За шинэ жил билэр жоохон ачаалттай жоохон ядаргаатай царайтай байна уу? Өө шинэ жилээр бол яг хөө тэгэл нилээн явлаа. Чи яаж юм гайгүй юу? Жоохон ачаалттай байсан. Дандаа шинэ жилд орсон. Та ч юм бол бүгд дандаа авч явсан. Тий шинэ жил хөтлөн тэгэл хөтлөхөн дээр бол тэгэл мэдээж толгой ширээн дээр очичаал те. Хөтлөлтөй баярын тэгэл нэг татна тэгэл дараагийн ширэн зэрэг 2 явна тэгэл ер нь тэгэл 3 явгуудаа цааш өөрөө шааргдчихин. Ер нь орой дээр нь тиймэрхүү байдалтай л ерөөдөө. За ер нь бол ачаалттай л өнгөрсөн. Тэгээ миний хувьд ч гэсэн бас баггүй бас ачаалттай байсан. Тэгээд мэдээж одоо юу гэдэг мэрэгжил одоо юу гэдэг юм чинь баяр одоо цэнгүүнтэй баян холбоотой байдаг. Ялангуяа бид гур бол. Тэгэхээр яг та нар ч бол яг гоё ундаг би юу та нөгөө галтгоонд аим шиг болж байгаа. Галтгоонд ундаг байхгүй ч тийм. Юу тийм завгүй. Сия ихч байхгүй зүгээр аим шиг тийм. Таваа дөрөв махал байгаа юм чи. Амар шүү. За тэгээд ямар ч нэг Тэнгис ахын гарын хоолыг идэх хувьтай л байж тээ. Оо анд тэгээ та хоёртай ямар ч гоё шинэ оны ихэнд уруулаа гоё бас хоол ингээ манай үзэгчсэн бас гэрийнхэн галтгоонд нэгэн одоо шинэ жорыг бас хийгээсэй гэж бодож байна. Тэгээд бас хоёр зочдтойгоо одоо маш сонирхолтой юм ярих болноо. За ер нь халуун ногоонд хэрүү та хоёр? Би бас нөгөө шримпа жоохон халуун ногоотой хийж бодоод байгаа байхгүй. Гэтэ ер нь нэг үе бодвол монголчууд ер нь халуун ногоогүй хоол бараг иддэг гоё. Ялангуяа шүлмүл энэ солонгос ресторан нэгдсэнээс хойш ер нь монголчууд амар халуун ногоонд дуртай болсон юм шиг ер нь. Тэгээ халуун ногоон дуртай. Халуун ногоотой бол ер нь иддэг. Нэг час ирсэн шүл хийхгүй бол ер нь болохоо болчиход байгаа юм шүү, тэ. Хамаагүй шүү дээ. Би бол одоо ер нь хүмүүс чинь тэгдэж шүү дээ. Тэрэнд дургу тэрнээс одоо хашилтай машилтай шиг. Надад бол тийм юусоо байхгүй юусоо. Орж глютен үгүй тийм байхгүй юусоо. Амрууд идчихэл байвал тэгэл юусоо боо. Наавс бацаан бах манай буурд дэш наваа тэгдэг гэсэн нэг үлэн чоны одооттой. Намайг болохоор чоны хүсэлтэй боломжрын одооттой гэдэг үс шүү дээ. Юутай? Чоны хүсэлтэй боломжрын одооттой. Бис чоны үнсэлттэй гэсэн. Юу гэдэг юм бол тэгээд. Хүсэлтэй. Юу нэг амар идэв ингээд үлсээд бүхлээ гэд бүр ингээд бүхэж юм шиг болдог. Тэгээд хоолыг идэнгүүт амар жоохоо идчихэ болцсон гэд цадчихдаг. За. Тэгвэл зөвл хоолтой юм шүү, тэ. Одоо энэ назар жим ингээ барьдгүй юу? Барилгаа тий. Би ч гэхдээ жингээ барихаа болоод ер нь бол жил болж байна. Одоо л өст юу хамаагүй идэж байгаа. Чи бол амар иддэг ш. Би бол зурлаг бол батлна. Идээлээд. Сайн аппетиттай бас хүмүүс гоё штэ. Урамтай иддэг тий. Ер нь бас би энэ хоолыг бас нэг ингэж юм гоё гэж нэг аялуулж идэх бас их сонирхолтой. Одоо юу гэдгийг тийм ингээд хольж молоо. Тэгээ хажуудаа нэг юм уу тавиалч юм уу. Одоо тий. Олон төрлийн ингээд холиолтой. Удааг ингээд дангаар нь амруугаар хийх биш тий. Дээр нэг хинчи нэг махсах оролцуулж тийш тий. Хольж аялуулж идэх тийм бас сонирхолтой. Тэр чинь ер нь их гоё юм. Кайфтай байт юм шүү. Ер нь ихтэй тийм хоолны аппетит бас биес өндөртэй. За. Тэртээ бол ер нь тэнгис шүү дээ. Гэрийн галтгоонд бол ер нь тэнгис шүү дээ. Тэгээ ер нь бол манай одоо энэ ирчүүд л мэдгүй. Миний бодлоор нөгөө банк гэртээ хоол хийдгүү те. Завгүй ч гэдэм үү одоо юу гэдэг арын ажлын нөгөө ихнэр хүн хийн мэн гээл тэгдэж штэ. Тэгж жагаад нэг хийхдээ амар жигэн сэтгэлээсээ хийд юм шүү. Тэгээд нөгөө хүүхдүүд ялангуяа аавын хоолнд дуртай. Аа банк гэхгүй бодоолоо нэг юм жигнээс хийд юм шүү. Ер нь бол пижигмүүлээ. Одоо ер нь манай намайг бол гэртээ өмжиж явах ч юм уу гэртээ байгаа үед л манай эхнэр бол ер нь бол аяах ч яваад үгүй. Нэг шүү. Тийм. За. Мундаг биш үү? Тийм. Ер нь бол тий одоо тэгээд дээрээс нь хоолны янз бүрийн хоолны шат нөгөө багш нар биш үү? Тийм. YouTube багш байна, тий. Facebook багш байна. Дандаа багш нар зөндөө багш нар байгаа учраас тэгээд. Одоо чи нэг үе одоо бас юм нээлттэй болсон. Бас хэсэгч бас харахгүй байлаа шүү дээ, тий. Одоо интернет гэж байдгүй үе үед бол тэгэл тэрс ном сонингоор л одоо хамгийн хөдөлгөөн авдаг гэсэн шүү. Бацаа байхад бол би бол 3 хоол мэддэг л байсан шүү дээ. Шүлтэй, гурилтай шүл, цойн бууз гэж болно шүү. Чансан бах. Өө монголчуудын чи одоо манай нэг Итали багш гэдэг байхгүй юу? Тэгээ ирээл мөр шоконд ороо явсан байхгүй юу? Одоо бүх нэм жоох хүүхдүүд бүгдээрээ гурил зууж чадах. Бүгдээрээ бодоттой урагч чадна юм. Ямар амар юм бэ? Манай тэн чи бол шефүүд л одоо тэгдэг мэгдэг тийм яриад байгаа.
За би энэ авокадо дээр баг зэрэг нэмбэгний шүүсэж байна. Одоо энэ гой талхныхаа соусыг хийж байгаа. За авокадо ч өөрөө болохоор одоо жишээлбэл манай монголчууд бас их сонин нэр өгнө. Одоо авокадо жишээлбэл монголчууд юу гэж нэрлэдэг гэж бодож байна. Төсөөлж байна. Манайс ч бас нэг нэр өгчээд байгаа байхгүй юу ногооч нар? За мэдхгүй. Би төсөөлдөө. За төмстэй. Үгүй. Сармчгийн тарих гэж байгаа. Аа? Тий, амар тийм хоол идэх хүсэлгүй болтол нэр өгч байгаа үстэй. Тийм биш. Тэгсэн чинь өөр монголчууд юу гэдэг гэж тослог алим. Тослог алим аа. Тий, арай өөрхөн байгаа үстэй. Тослог алим гэхэлэр Бас сонсоход хүртэл. тий, сонсоход нэг хоолыг чинь бас нэг тий бас нэг сонсож тий, кайф. тий. Сармчгийн тарихтаа нуух аав чамд хийж байна гэж амар шижиг сэлжиж байсан. Тэгэхээр энийг бас тэгж байгаа. Нөгөө аспарагус гэдэг нарийнх нь нөгөө юм ногоо өгдөн шүү дээ нөгөө стейк мек яаж тавьсан гэдэг тий. Тий. Тэрийг юу гэдэг гэж манайхан бас нэр өгсөн байхгүй юу? Хэрээний нүд. Тэр ямар хамаа байна тэр хэрээний нүд хэрнэд тий. Монголчууд амар их нэр өгдөг үстэй. Тэгтээ бүр айгүй тийм гаж нэр өгнө тий. За ингэ чинь за ямар ч 100-андаа цөмөрө талхнуудаа гоё тавьчихна. За надад нэг багет байгаа. Би энэ талхаа ол дээр доороос нь баг зэргийн одоо юу гэдэг лээ нөгөө оливын тостой тоостлно гэсэн үг. За тэгээд энэ дээр гоё энэ ч өөр биетэй болчих шүү дээ нөгөө нэг 100-анд ороод гоё шарчгсан болоод эренгуут нь цөмөрөө юу яа. Дээрээс нь одоо шарсан шримпэ энийгээ тавьж агаад маш гоё сахлахын аргагүй. Одоо юу болж ирэх нэ. Брускет болж ирэх нэ. За энийг бол 100-шны хооронд бас хэрглэж болно. Одоо олуулаа хоорондоо байж агаад вайн уух ч юм уу те. Хоолны уртд аруулах ч юм уу одоо юу гэдгийг тиймэрхүү юмар ерөөхдөө бас хэрэгэлдэг. Шир зугаа гэдэг шиг тий. Тий, шир зугаа гэдэг шиг. За одоо хоол болох юм наадах ханаа идж байгаараа гэл. Азаа ер нь галтгоондоо хэрэг ихтэй. Би юу тэгэл нэмэгтэй л хүн юм болохоор тэгээ бас дайжгүй. Янз бүрийн юм бол хийм үстэй. Янз бүрийн юм ер нь хийх гэж үздэг. Би нөгөө нэг стожийн сошиалаас харж дуурайж хийдэг. Биш ээ. За тийм шүү дээ. Би магцаахан амар дуртай. Гэхдээ би уруулаараа л хүрдэг. Ингэж үгүй те. Тэгээд сүүлийн нь пицца гэртээ болох шагаад байгаа. Одоо автобусын хүүхдүүд бол эрэнгүүтэй л зулаахан пицца гэдэг болчихсон. Өтөж тий пицца чи ер нь айгу тийм амар байхгүй. Ингээд бэлдээд ихээр нь тавьчин тий. Зовлон бах та. Миний пиццаг ч гэсэн манай дүүнер манай хүүхдүүд идэх дуртай. Чи ч гэсэн дээ. Хизээ. Танаа тоо. Тий. Эцнэ. Үгүй таагаад шууд чансан махах гэсэн шүү дээ. Пицца өгөө үстэй пицца өгсөн чинь чи тэгээ маргааш нь тий очиж чи тэр хатсан пиццагаа идэхгүй юм байсан. Хатсан пиццагаа идэхгүй юм чи гэх. Биш одоо ингээд та нар ингээд мэдгүй миний бодлоор одоо кино тэгээд кино авах чинь бас нэг тийм одоо хүмүүсийн бодож байгаа амар ажил биш байгаа байхгүй. Нөгөө нэг маш олон цаг зарцуулна өдөр заримч бүр ингээд бүр нэг вакуумцсан орчноор 2 сар мөр болд юм л шүү дээ. Тийм энэ бол тэгэл цаг хугацаа идэхгүй явна шүү дээ. Тэгээд нэг бас юмныхаа ард гарчвал бас гоё. Тийм шүү дээ. Одоо жишээл хамгийн танаа продакшны хамгийн сүүлд гарсан кино чинь ямар кино байлаа? Сүүлд Саяхан хар ажил. хар ажил тий. Саяхан кино театруудаар нэг яваад дууссан шүү дээ. Сая оны өмнөхөн буусан. Тийм тий. Одоо IPTV-гээр хийж гарах уу? Хавраас гарах уу? Тэрийг одоо Бас тэгж удаж гардаг юм уу? тэр чинь бас нарийн мэддэг юм аа. Манай продакш бас захиралтай. Бас. Тий, манай ингч маань захирал, ингчсэн захирал маань л тэрийг одоо гэрээ контакт хийж хизээ авах уу, яах вэ гэдгийг мэддэг юм. За. Тэрийг би бас яг нарийн сайн. Би чинь хамтлагийн болохоор ерөнхийдөө киноныхын зохиолыг бичээд найруулга хийгээд ерөнхийдөө киногоо ингээд бэлэн болгоод ингчсэн Яг кино зураг авсан дээр ингээд алцаа явж идэв. Тэгээд ингчэнтэй хүлээлгэж заамаа киног аваад энийг хэдэн төгрөг цаашаа олдгийг хэдэн хүнд хүртэхийг шатарч яах хэрэг та өөрөө мэдсэн өгдөг байхгүй хаардан дээр. Тэгээд миний ажил дуусч байгаа гэсэн үг юм. Зүг. Тэр чинь бас нэг кинон дээр бас азаа маань тоглосон. Ямар тэр дүрийг шүү дээ. Жилийн өмнө юм. Тийм. Ямар дүр тоглосон? Би зулагийн найз охин болсон. Тийм шүү дээ. Одоо санаж. Йоо тийм ээ. гин таана харсан зүйлээ гэсэн. Гангструуд болоо эцтэй. Гангстер ч юм уу. Хар ажил гэдэг кино маань бас давхар бас олон нөгөө аливаа нэг юм уран бүтээлч нэг юм нийгэмд нэг юм бас нэг юм тодорхой хэмжээний хэлэх одоо юу гэдгийг нэг юм юутай тий үлдэх. Тийм байх шүү дээ. Бас 2 3 юмыг бас барьж авч хийсэнтэй өвдсөн хүмүүст нь бас ганц нэг хүмүүст нь бас гайгүй таалагдсан. Зарим хүмүүст нь ор таалагдаагүй гэж янз бүрийн комментууд орж ирсэн. Нэг ч сайн ч бас болоогүй юм шиг байлээ гэж юу бас. Юм шиг байлээ.
Өнгөрсөн жилдээ манай Эдик Бардагчны үед өнгөрсөн 22 оны хавчин Марда гэдэг бас уран сайхны киноны хоёр киноныг үзсэн. Марда чинь гараад дууссан уу? Бас Марда хаврын гараад дууссан. одоо IPTV-ээр үлдээд байгаа юм тий. Тэр чинь одоо нөгөө миний ойлгож байгаа тэр нөгөө социализм үед манад нөгөө хаалттай байсан. Ураны Одоо энэ нөгөө атомын одоо бүх энэ пуужингийн юм чи хийдэг одоо уран гэж юм чи манад бас хивээд юм шиг үлээ шүү дээ тий. Тэр бол яг нэг яг болсон бодит түүх нь бол үнэхээр амар л Тэр цаашаа тий. тий юу одоо манай кино цаашаа. Тэгээ тэр чинь бол яг нэг уран сайхан жирлаад нэг Монгол руугаа татаад Арай нэг хүн ойлгоход тий бид нар одоо яг өөрсдөө хийж чадах хэмжээнд одоо төхөн болгож тэгж хийсэн. за. Кино гэхгүй. Тэрнээс яг бодит түүхээр нь хийгээд яг тэр болсон процессын яг ингээд авах юм бол маш л дийлэхгүй л өсөр. Тэгээд тэр чинь миний ойлгож яг тэрийг ингээд дээр үес ярьдаг байсан. Тийм Та юу байдаг. сонсч ирсэн үү? Би зөндөө сонсч ирсэн. Одоо тэр кино хийхээс ч өмнө яг тийм нэг ураны үйлдэл байдаг байсан. Тэнд нөгөө нэг одоо юу гэдэг 30 минут ингээл нэг услгааны машин явдаг байсан. Тэгэхгүй нөгөө хорн нэг агаар цацагч тийм ээ л одоо тэр радиац гэж ярьдэн шүү дээ. Монголоор одоо радиац ч зүйлээ. Өө чорт. Тэгээ одоо тэр чинь нэг тухайн үед одоо тэр Дорнод аймгийн тэр чой болсон Баяндан гэдэг хоёр сумын гол байдаг хөхгүй. За. Тэнгуут тэр тухайн үед одоо яг тэр мал салнаас нэг юм 2-3 тоо. Одоо нөгөө тэр чинь нөгөө Чернобылийн одоогийн үзэгдэл Яг баггүй юу? яг Чернобыль гэсэн үг шүү дээ док. Тий. Хүүхд мөхтөн те бас нэг юм жоохон юм саажилт маажилттай чинь илүү 3 гарах хөтэй ч юм. Тэгээ ер нь тэгэл тэр одоо тэр радиац ч одоо цацар Тэгээ засаг хэдэгт үз. тий бодис гэж бодож байгаа. Тэр чинь өөрөө ингээд хүний генд амир нөлөөлт юм байна л да тий. Тэгээд нөгөө аюу хурдан одоо хортавдан одоо зүгээр тусдгүй нэг маш хурдан туснаад одоо радиацтай чулуун болоо өрөөнд тавьдаг гэж байна. Одоо тэр нөгөө нэг агаар одоо ургамал бүх юм нөлөөлдөг. Тэгээ ер нь манайхан ч гэсэн эртээрээс юм энд тентхийн чулуун болоо бити гэртээ авчирж яа гэдэг чинь радиацтай чулуун болоо аваад ир мэдэхгүй гэр бүлээр одоо юу гэдэг үхч мөхч юм уу тийм болдог. Нэг тийм кино өсөө тэгээ сүүл рүү бас нэлээд сая номын боксон дээр бас нэлээд яалаа нөгөө хилэн боллоо. Аа тийм шүү дээ. Нэг одоо Уушиг мушиг яасан гэсэн гэж. уушиг цааш шүдмүүлгээ. Тэр ихтэй арай айгу ойрхон байгаа. Ха их ойрхон байна. Их ойрхон байгаа. Одоо манай энэ киногийн дээр сургуулийг төгссөн ч юм уу ингээд нэг тийм оюутан дүүнер одоо нөгөө туслаад явдаг штеп. Тийм тийм. Тийм тэгээд тэдний дунд л байгаа. Тэгээд одоо өөрөө мэд одоо тэгээд шууд хилээл яачихгүй тэгээд ингээд сенсац шаардлага байсан ч юм уу заавал тэгээд тэр хүүхд яг би бодоод байна л да. Өөрөө тэгээд юу гэдгийг продакшн байгуулаад ч юм уу хуваараа заавал мөрөглөөр ажиллахгүй байлаа шиг өөр ямар нэг юм байгуулад өөрөө хөдлөөд эхлэхэд ойлгох л та. Эсвэл тэр уушигтай шүлмүл гэж яриад байгаа нь болохоор яг гидтэй хоолоод ялч өгсөн. Гэхдээ тэгээд тэр үнэн. Одоо тэр ганц 2 хоног л одоо гэхдээ тийм олон хүн биш одоо нөгөө бид нар ч нөгөө павильоноо барих гад 10 хүнтэн зураачийн багийн нэг 4 5 хүн тэгээд нэг юм тэгээд дээр нь бий байгаа юм тэнгуут одоо манай киноны туслагаар ажиллаж байгаа залуучууд нэг 10 залуучууд нэг 2 хоног бол ялч үнэхээр мөнгө төгрөггүйдээ болоод гидтэй шүлгээл гидтэй шүлб байдаг. Үдэл хон гаргаад махаар чанж идэл хажууг нь гидснийхэн жүжинд сайхан уцуудаа муудаа игэл салхи аргуул гоё гэдэг. Тэнгуут тэрэн дунд дараа нэг лог байгаа тахгүй тэрний өөрөнгүүд бид нар нөгөө нэг одоо нэг шоронгийн зураг авалттай. За. Нөгөө нэг идэж болохгүй хоолохгүй юу? Одоо нөгөө нэг яг зураг авалтанд зориулсан юм хоригдлууд дүгж байгаа хоол. Тэрийг эсвэл наасан дунд ирээд идэж болохгүй нэ чи идсэн байж магадгүй. Айё. Зүгээр явж байгаа идсэн байж магадгүй. Тэгж бодоод байгаа. Тэр чи ингээд 100 гаруй хүн ингээд ирсэн ингээд наасан дунд. Угаатай бид нар ч тэр мардалаач нөгөө нэг яг ковид үед авсан. Тийм үү. Маш хурдтай эритмтэй ингээд павильоногоос барь дуусчаад тэр одоо 2 300 хүнийг цуглуулчаад тэр дор нөгөө нэг яг төсөөлсөн ботсон цохолтой байгаас чинь газ хурдан аваад дуусахгүй. Тэгэхгүй дэ бөөн шатланд орно. Тэнгууд дахиад хүмүүсээ цуглуулна нөгөө овцомргууд асуудал үүснэ. Тэнгууд бас хажуугаар нөгөө ковидтэй. Тэгээд дээр нь сэргийн анги дээр ингээд зөвшөөрөл юм аваад ингээд эхэлсэн байсан учраас 2 300 цуглуулж бид нар нэг зураг аваад гараад чинь 72 зурагтай зураг авсан байсан шүү. Тий яваа. Тэг юу вэ гэсэн чинь уржиг дээр орсон шүү дээ. Тэр ингээд өглөө шөнтөөгөө бороод үзвэл бараг 72 цагийн унтахгүй зураг авсан. Тийм. Нэг мэдгүй одоо нөгөө юу гэдгийг нөгөө мэрэгжлийн бус хүмүүс бас байгаа шүү дээ. Дуустал тийм тоогооч мэдгүй энэ тийм одоо юу гэдгийг би бүгдэнтэй нөгөө нарийн хайц тулж хайцч чадахгүй. Тэнгуут тэр голд чинь бас тэ наатха п үсэх хэлээд дуус голж ийн үү гэдэг ч юм уу те. Тэнгуут лифтээр очиж за нэг шиг ядарч юу чи ганцаараа явж болно. Тэгээ одоо дуусах гэдэг юм шиг жоохон хүлээж болох уу. Ургийн биш ч гэсэн гол тэмдэрч юм байна айсаа гоё хэмжээл 2 3 хоног ингээл ажил төрлөө алдаад тусалсан тийм хүмүүс байгаа. Тэгээ тэр хүмүүст бас үзчихээ бүгд маш их баярлаа. Тэгээ киног үзээд бас өөрөөсөө айгу кайфтай байсан байх шүү дээ. Тэгээ шүү дээ. Юуны ард гарцсан үуч те. Тийм юм болсон юм гэдэг одоо айгу л нөгөө нэртэл оноос гаргачлаа. Уг нь бол гайгүй шүү дээ. Тэгээ азаа чи хэлэлтэй. Чи хоёр ч кино манай хайдрахтай нэлээ юу уушиг идсэн шиг тэгээд энэ өндөрлөгөөс харахад үгүй яста.
Тэгээд гиз мэц иддэггүй гэдэг чи одоо Монгол хүн биш болчихно сте. Тэгээд замаал гаргалаа гэдэг гизийг яах юм? Ижи хоолоо хийгээл идэнэ сте. Одоо тэр хоол болохоор ирдэг. байнгын би тэр постыг чи харчаад би гиз идэмээр санагдсан ш. Айгуу тийм сайн хүн унтснаа өглөө муу болцсон байсан гэдэг байгаа сте тэр постэр. Тэр постнд би айгуу оройн айгуу шинжил мэддэг. Айгуу тийм ста дажгүй мажгуугаараа дуудаад унтсан өглөөс чиглэж утсан байсан. Нэг шил мөлөө гэдэг. Өдөрт тэр цалин мөнгөний тал дээр бол яг нэг оюутнуудтайгаа бид нар нэг гэрээ мэрээ ямар нэг албаасан байгуулахгүй шүү дээ. Тийм шүү. Явах уу, хичээл номонд болж юм уу? За тэгээд хийгээл явж байгаа шүү. Тэгээд тэр дунд ажиллаад тэр одоо тэр постны хийсэн үнэхээр ядарсан бол ядарч байна болиг гээл тэгвэл бид нар тийм бацаад байлгаад байхгүй шүү дээ. Тэгвэл тэгэл явж болно гэх тийм л нөхцөл ажиллаж байгаа. Тэгээд дараа нь кино дуусаад барига дээр яваад өөд өнөр чинь одоо нэг киног авч явж барига дээр яваад тэгэл цалин авсан л байлээ. Би чинь бас компанийн нөгөө агенцийн нөгөө нэг одоо цалин мөнгөний нэг мэдэхгүй нөгөө эргэж лугаа залгана шүү дээ. Тэгээ шүү дээ. Тэгэхээр тэр яаж тэр баригадын цалин байх вэ? Өө наадуу чи хамгийн дээд нь хамгийн сайн авсан 5 сая төгрөгийн цалин авсан билээ. Хамгийн одоо муу авсан сая төгрөгийн цалин авсан байлээ гэдэг чинь. Тэнгууд тэр нэг балиар харлуулалт гэдэг юм арайч захиалах юм биш юм. Ойлгохгүй н одоо бол ойлгохгүй шуугцсан л байж юм тэгээд цаг хугацаа харуулахгүй байлгүй лээ. Тэгээд одоо байж. Саяныхаа нөгөө шримпэн дээр бид нар одоо энэ дээр оливын тос хийгээд оливын тосон дээр бид нар тал сармис чорготож хийгээд дээрээс нь бид нар баг зэргийн паприк буюу амтд чинжүүний одоо нунтаг хийгээд за энэ бол англи гоё үнэр оруулна өнгө оруулна. Мөн дээрээс нь бид нар баг зэргийн яншин ичиж байгаа. Тэгээд зүгийн бол ичиж байгаа. Тэгээ энийг утгаад шримпэн амлалаг тийм чихэрлэг эсгэлэн халуун ногоотой болно гэсэн. За шаржах явцдаа бид нар соёо соус хэрэглэнэ. Буурцгны цуу хэрэглэнэ. За тэгэхээр бидний нөгөө тэр гоё сам орхотоо одоо энэ талхчин тэр авокадо соус санамжингийн тарихтай ойлдоо байна ойлгоно шүү дээ тий. За би энэ чигээд гал халаацсан. За энэ дээр бид нар оливын тос хийсэн юм чи тослох шаардлага байхгүйгээр хариулын давгаад болохгүй шууд. Тий шууд одоо шримпнүүдээ гоё тавиад өгнө. За шримп чи өөрөө мэдээж далайн гаралт бүтээгдэхүүн юм чинь маш хурдан болно. За ер нь нэлээд их шримп хийчихнэ. За ингэхэд болох хоо. Тэгээд амтцсан бол хийчихээ. За тийм чи яаж чи. За тэрийг одоо яах гэдэг вэ чи. Тийм. Нэг шиг согтаа гарч байгаа шүү. Хүмүүс үлдэн явуулчихсан. За энийг хийчихье. За энэ дээрээс бид нар хэрвээ яншуу бид нар фрешер баахгүй бол одоо юу гэдэг галтгоон чинь нэг юм атаасны яншуу мөншүү гэдэг шүү дээ. Энэ бас гоё болно. Одоо юу гэдэг энийг ингэ нэмээд харахад зүгээр. Гол нь энэ ногоон цэг чинь бидэд хэрэгтэй байдаг байхгүй. Аппетитний харагдах гэдэг шүү дээ. Одоо нэг зураг авалт маа авалт нэг жоохон нарны юм тус хуурал муурал юм байдаг шүү дээ. Тийм байхгүй бол бас хоолч гэсэн бас болохгүй нэг гэдэг байхгүй. Тэгэхээр тэрний гоё өнгөнүүдийг бид нар бас гаргаж аппетитний болгох гэдэг. За энэ хооронд яг хөглөө талхаа зөмөрөө мартахгүй байх хэрэгтэй. За ингээд яг улаан өрн болцсон байна. Одоо талхаа зөмөрөө гаргаад байна. Тэнгисах одоо тогооч ерөөсөө хэдэн жил болж байна? Ерөөсөө юу 10 жилийн төгсөөл бол тоож юм. Би юу? Би чи дээд сургууль төгсөөд тэгээд нэг юм ицсэн чинь тоож болцсон шүү дээ. Тэрс тоож болно зүүдэлчихгүй байсан. Тэгээд би өөрөө яг багтаа тий. Багтаа тийм маш нэг юм хоолыг хоббидоо ч юм уу бас нэг тийм жоохон юм байсан юм шиг надад. Гэртээ бас гоё хоол юм, хоёр дүүдээ хоол юм. Социализмын үе чинь бол 6 7 дугаар ангийн хүүхдэл одоо ээж агаа ихт нь хоол моол нь хийсэн байх шүү дээ. Тийм диктатуртай юм, хагас юм зэрэглэлтийн байдал байдгүйсэн шүү дээ. Тэгээд тэрийг хийж гадаа мадаагаар гэхгүй бол амбардуулна амар өсөн шүү дээ. Тэгэхээр одоо бол арай өөр болчиход байгаа юм шүү дээ. Одоо өөр манай ихч мэгч чинь жоохноос бол бидэд хоол хийж өгөөд тэгдэг байсан чи одоо болохоор би хүүхдээ бодонгууд бүр нэлхаараа юм чи. Харин тийм. Тэгээ яг мэдгүй за тэр чинь төлөөсөн юм уу. Тэгээд бас нэг азар гэх юм уу бас мундаг нэг Итали багштай болоод тэгээд угаасаа хоол гэдэг хүн одоо юу гэдэг хоол гэдэг юм гой урлагч юм гоё үт юм аа гэдэг тэр хүмүүс үзүүлсэн байхгүй. Тэгээд би өөрөө одоо юу гэдэг хоол их дуртай болсон. Тэргээрээ би одоо ингээд хэдэн жил баг 25 жил болсон биш 98 оноос хойш эхэлж чинь. Ууса намайг хүүхэд байхад л ядрахад хэлдэг. Хүүхэд лахад л байсан. Өглөөсөн маш. Түүний сонсдог хүмүүс. Ямар жоохон багтсан байна. Хуучин зурдаг гэсэн юм байна. Одоо бол тэр одоо энэ 9 цааш тэгээд таны хөл дороор бараг харсан манай. Тэгэхээр жоохон эвгүй байл та. 98 оноос хойш хөр ер нь ахын насыг доосод тагтас толиотой биш шүү бас. Гайгүй оливын цэцэд гялгар одоо. За ингээд шримп дээр зөвмөр чилига хийн. Чилига гоё фреш чили хийж болно. Нэг бол зүгээр ийм хатаасан нонтголцсон байж болно. Аль нь ч болно. Гэтэ яг фреш бол мэдээж хизээч фреш л байна шүү дээ.
Энээсээ зөвхөн нэг гэж хэмжээ хийчих. Бас нэг амар хүү хаа гэсэн халуун болгоод яах вэ? За ингээс яг өрнүүдийг аваад Энэ бол ингээд миний хувьд хараад ангууд тэр авокадо гэдэг ногоог ер нь ихтэй би ерөөс нэг ч удаа хэрэгж хоолтож үзээ. авокадогоо. Тий. За энэ авокадо ч бас зовлонтой. Яг ингээд барьж мараад ингээд авахгүй болвол одоо ч минийх нэг нь бол амар хатуу байгаа Тэгээ байхгүй. хатуу болохоо жоохон. Нэг нь бол айгүй гой болцсон. Би нөгөө шалгаагүй авсны л юу л да. За хоёр гайг. Тий. За ямар байх хэвээр нахад тэгвэл. Ер нь зөөлөвтөр бас итгэж зөөлөн болчиход очиод задлсан чинь хаваар болцсон нөгөө ялдарсан байж ах ч юм уу. За. Тэгэхээр ер нь бас авокадог яаж одоо жишээлбэл мэдэх вэ гэдэг нэг юм хак гэдэг байхгүй юу? Лайф хак гэдэг юу гэдэг вэ? За энийг ингээд би задлсан чинь энэ бол хатуу байгаа байхгүй юу? Өрн болоогүй гэсэн үг. За ингэнгүүт энэ нөгөө дээр нөгөө нэг юм юу гэдэг шүү дээ одоо ургацг байсан үр. Тэг ингээ авангууд энэ юу нэг ном ногоон байгаа үз. Тийм ээ. Тэгэхээр энэ болохоор жоохон өнгөн суул ногоон байх хэрэгтэй байхгүй бордуу ногоон ч гэдэг. Тэгэхээр энэ доторхоо харуулж ийн гэсэн байхгүй энэ. Тэнгүүд худалдагчийн арга буцаа энэ дээр да энэ биш. Дараагийн авахцыг үзээ. За ингээ та нарт муу юм зааж өгч шүү. За ингээ ширипэ гоё өөрөөр нь энэ шүүс энэ жүүс нь одоо ч ууршин шүү дээ тий. Энэ гоё лимоны сок тэр халуун ногоо за тэр амтлагч сармисгээ бүгд гоё хоорондоо холилдоод ирнэ. Тэрнийхэн дараа нь цөмөрөө. А ингэч болно нэрээ. Та ярт нэрээ гоё даалгавар өгөх үү. Тэгэл да. Энэ дээр энийг гоё төрчихэж болно. Нимхэн биш жоохон би гоё цайны албаг аваад өгөө. Жоохон тийм нэг юм юу вэ үл те жоохон нимхэн биш зузаалтар. Наадуулаа тэгэл авчих. Зузаалтар гэдэг нь. Яг наад чиг болчих. Тэгэл наадхаа ингээл. Янз. Дахиад жоохон баг ч юм уу те. Ихтэлцсэн. Тэгэхээр арай нэг ойл юу хөтөч болох гэж шүү. Нөө нэг удаагийн бэлээ. Тийм шүү дээ барьж байгаа л хийж. Бэлээ мэ гэж эцээ чи өөр гэж. Ингээл Хөө би гэртээ аяга ухтаж нэг удаагийн бэлээ гээд. Тийм шүү дээ эмхтэй хүн чинь гар маань муухай болчихдог байхгүй. Тийм. Бэлээ өмсчээ дандаа угааж байгаа гэсэн те. Тийм. За ингээд бүгд өгч юм байгаа. Хүний иддэг юм гараараа барьлаа гэж. За тэгэнгүүт яг хөглөө стейкээ зөмөрөө янзлнаа. За гол маха зүг янзлах хэрэгтэй. За гол мах худалдаж аваад за гол мах учраас мэдээж одоо өөхгүй зөөлөн одоо хамгийн л зөөлхөн мах те байдаг учраас бид нар гоё энэ нурууны эсгийн хальсыг зөмөрөө ингээ авчна. За жижиг шээж хальснуудыг аавна. Тэр айгүй ажилтаа болцсон. Юу тэр юу? Чимэг болцсон ч юм уу. Тэр хазаагаар юу өнгөрсөн юу сонирхсан. Баг жилийн өмнө болцсон шүү дээ. Харин тийм. Би яг агентлагийнхаа ажилтай. Тэгээд агентлаг гэхэлээ нөгөө моделийнхаа юу? тийм моделийн агентлагт. Тэгээд загварын шоу. Танах чи ямар агентлаг юм бэ? Андра агентлаг. Одоо юу хэдэн агентлаг бас зөндөө байгаа юм шиг л шүү дээ. Бага зөндөө. Тэгээд Яг л одоо Андра загварын юуг нь ойлгодог нь одоо шинэ үү. За агентлаг байгаа. за За тэгвэл агентлаг чинь мэдээж одоо нөгөө модулүүд юм загвар өмсгчдийн бүгдийг одоо төгсгөн гэсэн үг үү? Сургана гэсэн үг үү? тэгээд сургана гэсэн үг. Тэгээд тэндээсээ одоо юу гэдгийг Боломжтой болох ёстойнуудын тэгээд том одоо юу гэдгийг загварын шоу мөн тэмцээний чинь борлуулалт явууч эхэлнэ. тийм борлуулж явуулт нь шүү дээ. Одоо том шоуд загварын юмд одоо тий оронгуудаа. Тий, тэгэл цол гоншин гэдэг. Одоо жишээ нь чинийх модель гингүү чинийх цол үстэй. тийм модель цол. Одоо тэгэл бидний загвар өмсгчдийн хамгийн дээдлийн шагналч одоо тэр топ биш. Топ модель. Топ модель тийм. тэгэл топ модель болгоод үн нөхсөл амар болно өстэй. Тэгээд ч юмны нэг тайзаар ирэхээр тэдэн дуу гавьяат тий ардын жүжигчин гэдэг хүмүүс ямар байдаг вүлээ. Тэр ер нь хийгээл хаан ч байсан юу ч байсан хин сайн хөдөлсөн тэр нь л дэшэл явна л гэсэн үг дээ. Тэгээ манай агентлагч нь болохоор бас зөвхөн загвар гэдэг ахгүй нэг харилцаа, хувь хүний хүмүүжил гэдэг дандаа тийм хичээлүүд их байна. Бие зүв авч явах тий. Бие зүв авч явах. Бүхэл юмнууд ордог. Тэгвэл одоо тэр нөгөө төвшөө хүүхдүүдээсээ одоо юу гэдгийг сайн юм ч юм уу одоо мэдээж Андра агентлагаас ч юм уу том загварын юм сайн гэсэн үг шүү дээ тий. Тэгэж шүү дээ. Өөрийнх нь нэр бид нар Андра агентлагийн модель гэдгээ бэлдэн шүү дээ. Модель цааш нь хөгжүүлж бэлдэнэ. Үгүй одоо нэр гоёл моёл гэж нэг дэрүүд болдог гэсэн болж байгаа үү жил болсон. Энэ жил ковид гээд 2 жил завсарлаж байгаа сая болсон шүү дээ. Тийм. Тий. Тэр хоёр наадам гэдэг тэр бол намайг залуу байхад хамгийн гоёл юм байдаг шүү дээ. Тий загварын чинь тэрүүн дээд наадам гоёлохгүй юу. Тэгээ сая 23 оны гоёл болсон. Тэнгүүтээ тэндээсээ одоо юу гэдэг 23 оноос хамгийн топ модель гэдэг нэг юм бас шалгах. Тийм, топ модель. Гоёл гэдэг наадамж би бас нарийн ойлгодог юм аа. Хувцсны давхар загвар яваад байна.
Тийм бас тэрэндээсээ загвар өмсөгчдөөсөө топын шалгаруулж байгаа. Тэгээд тэр хувцас урлал тэгээд дизайнеруудыг бас шалгаруулж байгаа. Тэгээд мейкапчдыг бас моделээ шалгаруулсан. моделээ шалгаруулсан. Бас мейкап штаа шиг юм тийм. Яг гоо эрэгтэй нь болохоор юу топ гэж байхгүй л дээ. Яа. Бэдгүй. Байхгүй. Топ модель эрэгтэй хүн бэдгүй. Шилдэг загвар өмсөгч гэж байдаг. Одоо энэ их бол мод тэгээд энэ чинь бас шилдэг загвар өмсөгч. Шилдэг загвар өмсөгч. Шилдэг гэтэл топ л доо. Тэд нар одоо хөгшүүлсэн үү гайгүй. Гайгүй шүү дээ. Гайгүй. Манай хоёр юу гэдэг бро гэдэг индиго галаа хоёр. Загвар өмсөгчдөөс Тэ. Хөшөрцөн үгүй. Хөшрөөгүй гайгүй. Хөшөрцөн гэж хэлээд тэгээд. Үгүй. Урлагийн загварын хүн бол хөшрөх гэж байдгүй. Дээш тусмал улам ингээл сонгогч багш болоод ингээд яваад идэм шүү. Тийм. Та одоо багшилж байна уу? Шавнартай. Би арай хөшөрч ихтэйгөө. Би чинь залуу. Ер нь шав орыгаа бас 90 нэгтэй. 90. Тэ? Мөнгө аяг маяг барьсан нөө. Тэ гадаг сүтээ. Тэ. Энэ хэдэн мөнгө аяа шашин даалах юм та? Нэг 3 тага даахтар гэдэг. Хоёнаа. Одоо шүл мүлэн ч юм уу ингээд шарж марахад бол энэ бол зүг таамын шахах болчихсон гэдэг зүг таам болчихсон тийм. Тийм шүү дээ. За стейкийг одоо бид нар ингээд явдаг шүү дээ. Ямар одоо соусоор шахавал амар гоё вэ тий? Одоо жишээл би ингээд хүнсний дэлгүүр мөлгүүрт явж байгаад мэдээж тоогооч явж ингээд нэг авахгүй маахгүй асуудаг байхгүй. Хах ингээд гол мах шахсан ямар стейк авахгүй. Билийн юм барбекю соус алин зүгээр гэдэг. Тэгэхээр мах бол хизээч мах хамгийн үнэтэй хамгийн бест одоо уурагтай хамгийн бест бүтээгдэхүүн дэлхийд дээр байдаг тий. Аль ч улсад одоо мах хамгийн амар л үнэтэй байдаг. За тэгэхээр одоо жишээлбэл Японууд манай нэг 2 3 Японууд ярьж байгаа байхгүй. Яа та нар ингээс өдрөлгөн загас үтэл би ч нөө далаагүй орон юм чинь бас татгаж байгаа шүү дээ. Ингээд загасаа өрөөл хэдэн ийм том хоньны махнаас том загас мангас байдаг тий. Тэгээ бид нар ингээд тийм байхгүй үхэр хоньоо байдаг. Өссөн манай мах хямдхан байсан бол юу гэж загас үтэл сууж идэв. Тэр тийм юм. 100 г мангар үтэй үхрийн мах. Тэгэхээр чи одоо юу гэсэн үг юм те? Бид нар одоо юу гэдэг хаана байгаа газараа Одоо чи би бол гэхдээ бас гэртээ хаа энэ стейк хийдэг. за Гэхдээ яг гоор одоо ийм марк ч юм уу том түүний бэлтгэсэн стейк байдаг шүү дээ. Яг заавал төлөвлөгөөтэй байдаг. тий. Тийм юм л авч яг шатдаг байхгүй. Стейк хийдэг. Ер нь тийм. Юу гэдэг тийм бүхэн гол мах ч юм уу нэг шууд юм одоо гой гойны ингээд одоо бид өвлөө ичмичгээд авдаг шүү дээ. Тий. Тэндээсээ стейк хийж болох уу яг өөрөө? Болно шүү дээ. Тэгэл одоо яг стейкний яг нурууны мах хэсгийн махтай Т-бон байна уу? Үхрийн гол мах чи үхэр хоёрхан шиг болохгүй. Дотор тийм зөөлөн загсан мах шүү дээ. Тэгээд хоньны гол махч байж болно. Хэрглэж болно, маш гоё болно. Тэгээд яг хөтэй драй эйж гэж одоо бас яагаад яаж байгаа нөгөө махыг нөгөө сэврээгээд 45 хоног ингэж байлгаж байгаа гэдэг мах илүү гоё зөөлхөн мөөхөн гэдэг. Гэтэ бид нар бас нөгөө аюулгүй байдлаа бодоод шүүрхийн махаа идэхтэй яг зөв стандартын хийдэг газар одоо бүүчрээд гэж хэлдэг шүү дээ. Мах зардаг газраас нь авах хэрэгтэй. Тэгэхгүй одоо манайх чи 9,000 олон малтаа ч гэсэн аюултай очиод байгаа байхгүй. Нөгөө вакцины хийсэн малаа мөнгө хэрэг болоо зарцсан юм уу? Тэ? Муу юм иддэг байсан юм аа өгч юм уу мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр найдвартай махны газраас одоо гэрчлэгээтэй юм даа. Юу нөө тэр нь зөв юм байна. Тий хамгийн зөв. Гард үс. Надад яг ингэ санагдаад байхгүй. Одоо юу гэдгийг нөгөө ингээд нэг үхрийг гоё ирнэ шүү дээ. Нэг хаа ч юм уу гоё ингээд ирнэ шүү дээ. Тэнгүүтээ одоо би нөгөө нэг юм TikTok дээр ингээд үзэнгүүд нэг юм ингээд яг огтлоор ингээд стейк болгоод шүү дээ. Тэгэж идмээр надад санагдаад байдаг байхгүй. Тэгэж хийж үзээг зориг хүрдэг. Тэр мах чи өөрөө хэцүү. Манайх чи нөгөө нэг юм амьд грасс эко махнууд байдаг. Өөрөө ингээд яваал нөгөө юм зөөл ингээд мах цахтаа байх үндэслэгүй байхгүй. Тэгээд явж ирсэн чинээс хэрэг чоч мочоод хадруу ингэж мөнгөл тий. Өөрийнх нь амьдралын төлөө ингээд яваад байгаа байхгүй. Тэр ингэж иддэг мах чинь төрөөл дөрүүлж юмтай төрөөл өнгөсөн үедээ хайрч явахгүй ингээд байж идэг махнууд одоо нөгөө хөдөлгөөнгүй байдаг учраас махан тийм амар гой зөөлхөн мөн. Тэгэхээр манайд чинь тэгж одоо юу гэдэг болгодог махнууд ч байгаа. Энгийн бас нөгөө одоо байгалийн грасс гэж ярьдаг шүү дээ. Байгалийн үүсдэг махнууд ч байна. Яг зөөлхөн сайхнаа бодохгүй бол бас тэр махнуудаас одоо юу гэдэг манай энэ зүгээр энгийн бэлчээрийн махнууд хамаагүй илүү юу гэдэг амин дэмтэл гэсэн үг л дээ. За ингэ сайхан стейкийн махыг шорноо. За та хоёр юу болчихсон уу те? За одоо би энийг гоё тавьж өгнө. Оо би одоо ярианда. За ямар вино авах вэ? Цагаан. Тэгээ цагааны ной. Чихэрлэг хуурай. Чихэрлэгийн ной.
За тэгвэл Sauvignon Blanc зүгээр баха. Оо чи машин Sweet. айгуу устдагтай. Амси. Оо гэж чи. Чи ямар вино баха? Улаан. би минь мэддгүй юм. Пи уух юм уу? Сонирхтгүй байлээ. Пими бас ер нь бас чаддгүй тайлээ. Тийм. Ерөнхийдөө бас нэг юм усуулаад цагаанаараа дагнчаад идэв. Цагаан байх баха. Багш харж игсээ. За энэ Vino Maipo гэдэг одоо манай нэвтрүүлэг дээр одоо анхнаасаа хамт байж байгаа. Чил улсын одоо Maipo мужийн одоо дарс. За тэгээд энэ дарс нь болохоор ерөнхийдөө залуу одоо вайн топ 10-т ордог. Маш гоё. Одоо жимсний амттай гэж байна. Тэгээ ер нь гадуур одоо ярихдаа энэ Чили Vino Maipo бол айгуу тийм фрути амттай гэж ярьдаг. Одоо жимслэг. Спиртлэг биш. Тэгэхээр ер нь дарс ч одоо өөрөө бас том соёл болцсон тий. Одоо энийг заавал нөгөө халаалт авах журмаар биш. Хоолныхаа гоё даруулга тий. Цуснаа антиоксидант өгөх зорилгоор бас хэрэгжилж явах хэрэгтэй тий. Энэ гэхдээ энэ вайны соёл моёл болсон ингээд гадагшаа явж байгаа юм шиг супер юм. Үгүй амар супер. Тэр нөгөө сая бид нөгөө мартагаа аваад нөгөө шингэний орнуудаар тойрсон байхгүй. Бас тэгж явсан юм. Тий. За. Энэ орнуудаар тойроо тэгээд чехт фрагт буугаад нөгөө бидний тогш авсан юм байна. Шууд юу вэ? Шингэний орж бол ерөөсөө бас пивний их орн биш шүү. Амар. Тэг чи нөгөө нэг виноны оронд нөгөө пивээр цаа болгоцсон. Тий, ерөөсөө өөр нөгөө газрууд дээр очно усан үзэмтэй одоо Франц тий одоо Итали, Итали, Испани явгууд пивнийх нь оронд одоо юу? Винон цаа. байнгын хэрэглээ. Манад бол айраг нь одоо цай гэсэн. Байнгын айраг ууждаг. За 23 он мандтгаа. За 23 онд амжилтаар дүүрэн. Амжилт. Супер он. 23 онд одоо манай бас нөгөө Epic Production байгууллагатай 5 жил явуулж байгаа. Оо за. Тийм тэрэндээ бас зориулсан бас нэг уран бүтээл одоо төлөвлөсөн бид нар бэлтгэл ажилдаа орж явж байна. Оо тийм. За тэгвэл салют. За амжилт зүйлээ да. Тэр кинон дээр бас чийч бас байж магадгүй бас яригдаа л байгаа шүү те. Юу байж магадгүй? Чич байж магадгүй. Тэгэхээр хазаагийн үнэлгээ бас сүүлүүд айгүй өндөр болоод байна. Амар нь. Амар өндөр айгүй хэцүү болоод байна. Рейтинг нь яваад байна. Тэгээ айгүй тэгэхээр цалин мөнгөний ингээд жоохон дээш доош нь ярьчихаар пост ч юм уу бас айгаа. Айгүй хэцүү юм аа. Эдгийнхэн дэгдэг гэдэг. Одоо айгүй имзэг болчиход хүмүүст хайцтай бүр айгүй боломжтой. Яг үү? Асуудал байхгүй биз? Дуртай биз? Ахаа гэж жижиг бодлоо гэж яваад байна. Айгүй би ч гайгүй шүү дээ. Гайгүй тий. Давсан ч хатуу юм. Энд чиглэлэг байна. За ямар вэ? Гоё. Амар тийм зөөлхөн байгаа. Тийм зөөлхөн юм байна гэж сууж байгаа гэдэг. Зөөлхөн юм уу? Халамцуу яриа шиг юм болчихсон тий. Нилээ. Чи саяхан халамцуу яриад орсон гэв үстэй. Орсоо. Балсан уу гайгүй балсан уу? Сүүл рүүгээ юугаа яриад байгаагаа ч мэдэхгүй. Нилээ муудсан. Тэгээ жигнэсээ тэгээ уугаад идэв юм. Харин тийм. Жигнэсээ л уудаг. Оо тийм. Усмас тавьчихсан болов гэж бодсон. Галаач шууд яг юм бэлээ. Шууд нэг юм задлаа. Ер нь нэвтрүүлэг дуусгаад яг нэг юм хоогаад уур дуусдаг. Оо тийм. Тэ. Тэр чинь бүр яг тактик мактик бүр яг супер юм. Яг нэг энийг бол хоёлоо нэг нь бэлгэн хийчихэж байгаа. Тэр чинь уусаа халаалт авсан үгүй бэлгэн гэж очихгүй шүү дээ. Тийм шүү дээ. Цаашаа үргэлж явчих. Камера унтраагаад занаатаа гаргаад ирж байна үгүй. Аа? Бараг тийм хүү юм болох юм байлээ. Юу хамаагүй ярих юм биш үү? Эвгүй юм бэ. 100 яриаг хийвчдэг. Манай мэт шиг хурдан донгоочдөг хүмүүс үл хэцүү юм шүү. Илдэг болсон юм бэ. Би бол яг хамаагүй л ярьсан нэг байгаараа гайгуулах шиг байж шүү. За стейк зумаараа гоё хагас шүүрхий хийнэ. За тэгээд бид нэг махын шарахтын нэр соус яриадсан шүү дээ. Тэгсэн чинь гадных нь бол яг тэр махных нь өөрийнх нь амтыг одоо мэдрэх гээд илдэг болсон мэдгүй байна л да. Тэндээ юу болдог вэ гэхээр маш гоё одоо юу гэдэг нь тос, маасл, олив ч юм уу те. А дээрэс нь далайн давс, перц гурав. За энэ гурав юм аа л одоо үнэтэй махыг амтлын шууд гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэгээ махыг одоо бүрэн болгочтой бас тэр өөрийнх нь шим шүүс хүмүүс юм байхгүй болдог. Ерөнхийдөө заавал 50% одоо шүүрхий бас идэх ёстой байдаг гэж. Яг Монгол тэгээ итгээд одоо юу гэдгийг идэж чадахгүй байвал заавал одоо шүүрхий биш. Бас хагас болгоод идэх бол зүгээр л дээ. За одоо махбод маш гоё өнөсч байна. За би бол энэ дээр хар перц хийсэн, оливын тос хийсэн, далайн давс хийсэн. Өөр юм бол хийгээгүй байгаа. За энийгээ жоохон амраагаад. За тэгээд энийгээ дуусганаа. Одоо тэгээ шинэ кино гэдээ би хоёулаа түрүү ярьж ирсэн шүү дээ. Би ч өөрөө нэг фантастик кино юм даа дуртай байхгүй юу? Аватар.
Тэ одоо нөгөө бүгжний эзэн ч юм уу те. Тиймэрхүү те. Тэнийх гоё фантазны нэг их гоё. Хиймэрхүү Монгол кино хөл нь яад юм бэ? Ягаад баг байд юм бол тийм кино? Үгүй тэгэл Одоо ингээд манай Монголд амжилт нүрсэн киног харахад дандаа л нэг тийм түүхийн сэдвтэй ч юм уу, босон явдлыг ч юм уу нэг тиймэрхүү юм харуулдаг. Тэгэхээр манайхан бас хүлээж авахгүй байгаад байна уу? Хэрэг хүлээж авч ивэл одоо манайхан бас зөндөө одоо хүмүүс бас хийх л багтаа л гэж бодоод байгаа байхгүй. Сайн сүлд хийгээдсэн шүү дээ. Тэгрий ч нөө ч бодо фантаз. Ямар кино үстэй. Тэгрий ч нөө бибийнхэн хийгээдсэн. Онлайнтай. Онлайнтай. Фантаз гэж арайч фантаз. Үгүй тэр чинь бүр далавчтай морь. Тэгээ ид шид мэдтэй юм байгаа гэдэг юм биш шүү дээ. Тэр бол яг нөгөө модуу шанаагийн үеэс хийсэн түүхээс хэтвэлсэл байна. Тэр Одоо бид бас ярьдаг юм аа бас ингээд нэг юм. Бас тийм байна үстэй. Монгол супер баатартай кино хиймээ гээл те бас ингээд хийч юу ах те. Уул амар баяр болмол гээл те. Одоо нөгөө Ман Баатар ч гэдэг юм эсвэл тэр тайгаж чулууг могоо зогоон дээр толгойн чулуу тавьсан гэсэн гэр уулын зөндөө үлгэр тийм ярьдаг үлгэр. Жоманжи шиг тийм үү ингээд юм олон пүнк гээл тэгвэл гол нөгөө манайх ч нөгөө бас юм хүн ам цөөртэй болохоор юу гэдэг одоо нэг зах зээлийн хувьд бас жижиг хэн штэ. Бас нэмэрхүү. Тэр ч одоо бүх өсвөр насны хүүхдүүд гоё үзээд гоё биш үү? Тэгээ бас зарлага өндөртэй бүтээгдэн тэнгууд юу гэдгийг бас тийм юм хийнгууд бас нэг юм итгэлгүй байдаг байхгүй одоо шинэ миний хувьд бол тэгэл за ягөө Монголд ийм байх уу гэл баг тэрэлрийн цацаас эхлэнгүүтэл муулаад тэгэл баг хинч үзэхгүй болоод бас магадгүй хүмүүс байхгүй юу? Тэрэлэн дээр л ихтэй олон юм ярина зү комментэн дээр. Тэгэл юм штэ тэгэл. Нэг ч тийм яг 50-50% л байдаг юм. Хэцүү юу? Янз штэ бас. Яана тий. Уул нь би тийм юмд аягүй дуртай байгаа даа маа. Одоо чи таны сонирхолгонгууд одоо тийм байгаад байгаа байхгүй. Тий. Тэгэл нэг гоё тийм. Одоо жишээл манай Монголд бол түүхэн киногоор яг заавал нөгөө социализмын үеийн түүх биш ингээд юм бүр тэг цаашаага явуул нөгөө хүн нүү одоо юу гэдэг сайн би нөгөө нэг амар олон нөгөө баатрууд байгаа ш дэлхийн мэлхийн гэсэн. Тэр тиймэрхүү юмар одоо яавал яадаг юм бол гэж бодоод байгаа байхгүй. Тэгэл одоо бас юм хийх чи яг нэг өөрт бол санхүү шүү дээ бас тахгүй. Тийм баха. Тэгээд үнэхээр маш их одоо төсөвтэй маш их хэрэглэгээ. Одоо нөгөө морь мал нь ороод одоо юу гэдгийг график ороод ирвэл юу гэдгийг бүр баларлах уу? Тэгээд буцаад маш их зардлаар үнэхээр зардлыг одоо босгоод хийлээж ирсэн. Буцаад одоо Монголын зах зээлээс нөгөөдгөө барьж авах бас хэцүү шүү дээ. 3 сая хүн 3 сая 400 мянган хүнтэй байлгаад за макс нь 500 мянган хүн л кино театрт үзсэн шүү дээ. Амар үзлээ гэхэд. Яг тийх баха тий. Нэг за бариад авах ч юм. Гэхдээ хийдэг болох байл үү? Харин тийх баха. Тий. Хийдэг болоод үзэгч нь ч гэсэн хүлээн зөвшөөрөөд хийсэн кинонууд нь бас юу гэдгийг одоо дэлхийн зах зээл биш юм аа гэдэг нэг Азийн хэдэн улсуудыг үзэгчдийн бариад авах хэмжээний ч юм уу тий. Тий, уул нэг жил одоо ингээд Холливуудын амар нөгөө жүжигчд байгаа шүү дээ. Одоо юу гэдгийг кино зохиодог хүмүүс. Одоо жишээл Аватарыг хийдэг ч юм билээ. Джеймс Кэмерон. Нөгөө 10 жил амар хийж байгаа л тий. 10 жил амар хийж байгаа л нэг хийхдээ бүр сенсацтай гарч ирж ирдэг. Тэр нөхдүүд ингээд энэ миний бодлоор энэ нөгөө Чингис хаан маань тий энэ тэр тийм кино уул хийвэл бас амар хийх багтаа л гэж бодсон. Амар л хийх баг. Тий. Гоё их баха. Тэгээд одоо ихтэй бас яатсан бэ шүү дээ. Одоо жүжигчд яг өөрсдөө үнэхээр боловсралтай байгаа л хэл юу гэдэг хэлээр ани ч юм уу тий. Боловсралтай байх юм бол бас дэлхий автгаа болох чинь нэгээрээ бас кино урлагийн салбарчнаас автгаа болж шүү дээ. Ган тийм. Тэгээ сая одоо Монгол руу гэхэд маа фантастик яах нар одоо тэгэл золбоодох гээл болдох молдох галзуу хүмүүс явж. Түүгээс идэвхтэй кинод тоглож байна гэдэг ч юм уу тий. Тэр нэрээ хин нөгөө Батхааны тухай кино хийж байгаа үлээ нэрээ пост явуулсан тий. Тийм гэсэн. Батхан. Гэхдээ бид нэр сайн ямар ч нарийн мэдгүй гэхдээ ямар Унгар руу дайрдаг кино. Унгар руу одоо нэг дайрдаг түүхэндээ нэг тийм байгаад байгаа юм да. Тий нөгөө Кракоугээс цаашаа нөгөө Пошоор яагаад тэгээ цаашаа Унгар руу ордог хоо. Батхааны нөгөө нэг дайн нэг л яриад байгаа. Батхааны тухай бас кино явж байгаа. Гэдэг ч кино тэгэл одоо Зэбах мэбах ч бас Казахстан гэдэг олон улсын юм бас их явдаг шүү дээ тий. Манайхан ч бас нэг үеийн хот бол тэр нэг бас нэг Холливуд байгаа Монгол жүжигчин хүн байгаа даа шүү. Нөгөө Johnny Depp. Чиний зүүдэлдэг хүн чинь Johnny Depp нь үл юм лээ. Хибээ. Миний зүүдэлдэг хүн зүүдний тэгнэ үү? Johnny Depp байсан тий. Тэр нэг зүүдэлдэг хүн байгаа даа маа. Тий. Гэтэ тэрийг бол ярьж болохгүй баха. Тэрийг гэтээ яг ярьчихгүй яах юм бэ? Тэгээд хүмүүс намайг галзуурсан байх гэж ойлгох шүү дээ. За өдөө тий. Нөгөө нэг чам руу юу байтахаа үнсэлт байтахаа салаавчж гарахгүй гэдэг шиг. Яг нэг фантаз киног бас их яриад байгаа. Одоо киночд болгон бүгд ярьж байгаа.
Тэгмэд одоо бас манайх 5 жилийн ойд зориулсан кинон дээр бас жоохон тийм фантазархуу. Одоо юу гэдэг өмнө нь бол одоо юу гэдэг босон явдлаас ч юм уу бодит түүхээс. Тий. Одоо манайх бол шал ондоо хөлөвлөж байгаа юм дээр. За. Одоо нөгөө болж байгаа үйл явдал нь өмнө болж байгаагүй цаг хугацаа байршин тодорхой биш бүгд зохиомл. Тийм үйл явдалтай юм бас төлөвчөөр үзээлээ. Харин тийм кино юу бол гоё тохиолчтой кино гэж. Тоочтой кино байт юм уу нэрээ? Гэхдээ байд нэг хийсэн шүү дээ. Нэг IP-ийг зориулсан нэг бас тийм кино хийсэн тийм. Биш нэг тийм биш. Одоо нэг хятадтай нэг юм олон улс мус тэгэл төрүүлдэг кинонууд байдаг шүү дээ. Энгийн юм шиг мөртлөө нэг гоё. Одоо би мелодрам гэх юм тэр одоо юу гэх юм бэ? Одоо гэхдээ ийм байхгүй гэдэг чинь одоо шинэ би шинэ одоо кино хийдэг юм байлаа гэдэг чинь миний хэлдэг бизнес гэсэн үг байхгүй юу? Ань тий. Тэнгууд одоо юу гэдэг яг энэ сэдвтэй кино хийвэл хэр зэрэг маас үзэх бол гэдэг чинь одоо тий бас тийм бизнесийн зарчим яваад байгаа байхгүй. За ингээд ямар ч халуун дээр нэг гоё махан амсъя. Маш гоё зөөлхөр харж байна. За сүлгүүлэхүү. Сүлгүүд тий. За одоо ингээд харангууд бүр яг улаан биш ерөнхийдөө пинк. За тэгээ энэ шүүс доторх шүүс тэр махны амт бол энэ яг өөрөөр одоо амтгаж байгаа гэсэн үг. Тэгээ та энэ нөгөө Dijon муштард гэдэг энэ нөгөө эсрэглэн амттай энэ гिचний үртэй гэж байгаа. Энэтэй хольж үзвэл махан гоё амттай. Вай. Супер. Одоо яг ингээд нөгөө Salt Bay ч нэг утгаараа л нөгөө ресторанынхаа хүмүүс. Энэ юу баха энэ аюу гоё амт болчих. Наа чи юу штэ одоо энэ. Надаа энд хоёр төрөл байгаа. Энэ нөгөө Dijon муштард гэдэг тийм. Энэ Dijon гэсэн бааз. Тэгээд муштард нөгөө гिच. Гэхдээ энэ нөгөө үртэй нь хамт хийдэг. Илүү нөгөө эсрэглэн хамттай. Чансан мах зах тийм дээр аюу гоё тохирдог. Шарсан стейк мейкэн дээр. За махбод өнөхөр супер байна. Та шримпи бас идээрээ. За ингээд манай бас үндэсний сүлжээдэлгүүр M-Mart одоо та бүхэнд бас хамгийн сүүлийн үеийн одоо үйлчлэгийг бас хүргэхийг бас маш хичээдэг. За тэгээ манай хүнсний нэвтрүүлэгт одоо ерөнхийдөө хүнсний бүтээгдэхүүнүүд бүгдийг нь одоо M-Mart-аас авдаг. Саяхан бас та бүхэнд бас мэдээллийн чанартай бэлгэнүүдийн урамшууллыг хөгжүүлсэн. За тийм болохоор одоо манай бас дараагийн сизны бас дугаарууд дээр бол бид нэг эрүүл мэндийн хоолны чиглэл рүүгээ бас явж байгаа. За тэгээд энэ жилийн одоо сүүлийн дугаарууд бас явагдаж байгаа. За тэгээд та бүхэнтэйгээ бас 2 сар гаргаад одоо 3 сарын ихээр бас уулзахтаа том баяртай байгаа шүү. 3 дахь сизнэрээ. За хоол яаж байгаагүй нуу? Янзын. Ширэп мэрийг бинэс идэн шүү. За энэ нэстэй гоё салхиудаг байгаа. Та бас би нөгөө бэлгэнд бас өгнө. За энэ болохоор одоо миний урд бас түрүү эргэлээдсэн soft leaf гэдэг одоо зөөлөн навч гэсэн юм гоё слэт энэ Хонконгоос одоо орж ирж байгаа. Галтгооны одоо норгоо дахин арчиж бас болдог бас 100% одоо модны цаасаар хийсэн эрүүл мэнд ямар ч гаж нөлөөг одоо слэтүүд гадар худалдаалагдж байгаа. Тэгээд би бас удахгүй очтой бас энэ маш олон төрлийнхээс нь бас бэлгэлэх болно. За тэгэхээр энэ Бадрун Дэвжих гэдэг энэ компани бас залуучууд ийм voice chat-ийг бас Монголд оруулж ирсэн та бүхэндээ баярлалаа. За тэгэхээр ямар ч сан манай нэг нэвтрүүлгийн жижиг дүрэн байдаг. Хамтарч ажиллаа байгууллагуудынхаа одоо гарын бэлгийг зочтой өгдөг. За энэ харин тийм одоо манай UB Hero одоо 10 үндэс компани одоо PIB байгаа. За тэгээд бас нэлээд залуучуудын одоо бас амт чанараараа маш гоё явж байгаа. Тэрэнд болж байгаа. Тэгээ энэ сав нь бас гоё дотроо одоо дурсгалын бас бичгтэй. Тэн дээр нөгөө тедэн сарын тедэн нөгөө tea time-д оржлаа гэж өчтгий юм шиг л. Одоо энэ дээр байгаа. Энэ тэр нэг жижигхэн дөрвөлж юм байгаа үстэй. Энэ дээр бичих юм лээ. За ингээд бас бэлэг хардуулж байна. За ингээд манай бас Мистер Рико бүтээгдэхүүн байна. За тэгээд Мистер Рико гений өөрчлөлтгүй одоо энэ бүтээгдэхүүн маань анх одоо Монголд ирснээсээ хойш одоо тогооч тэнгис миний би одоо хамт одоо энэ гоё маш олон төрлийн чанамал соусуудыг одоо хүнсэндээ хэрэглэж байгаа. Тэгээ энийг бас очиж хайртай хүмүүстэйгээ бас хоолндоо эрүүл хоолндоо бас хэрэглээрэй. За мөн манай бас Vino Maipo-гийн гоё дарсыг бас та хоёртой бэлгэлье. Тэгээд энэ чи арай түрүүнийхээс арай өөр төрлийн бас цагаан дарсыг бас бүсгүүдээ гоё гэртээ хоолтойгоо хамтрахын хэрэглээрэй. Айцаа манай Ингээ бэлэг авах гэж нэг хэвээр шүү дээ. Гэтэ зүгээр байж байгаа хоёлаа бүр урдаачлаа шүү дээ. За ямар ч гэсэн одоо ингээ бас хоёр зочиндоо tea time нэвтрүүлгийн зүгээс гоё энэ ирэх жилдээ гоё ирч хүчээр дүүрэн маш олон одоо ажлын бүтээлэр өндөр одоо байхыг бол өрөөж байна. За баярлалаа амттай болоор дайсан баярлалаа. За таарыг бас төрж оролцуулсан баярлалаа. нэвтрүүлэг төрүүлсэн баярлалаа. Бүгд нь маш их баярлалаа.
Төгсгтэй амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд зөндөр хэлцээ. Tea Time нэвтрүүлэгтээ та бүхнийг одоо баян хамт үздэг бас баярлалаа. Ирэх даваа гарах цөмөр уулзцай. Тэгээ манай Tea Time нэвтрүүлэгтэр Номон Home Style, Номон Electronics-ийн бас хамт олонныханд бас энэ гоё галтгойг бий болоход бас тусалдаг залуучуудаас баярлалаа. За ингээд та бүгдэнд нь ажлын амжилт. Дараагийн дугаарт уулзцай. Баяр та. Баяр та.